Яг энэ Kylie Jenner-ийн мейкап бодолж байсан юм байхгүй юу? Бид нэг залуутай уулзчихсан. Тэр чинь жоохон хөтлөөс нэг бандтай уулзаад ингээл явцдаг хгүй. Тэгээ бандтай уулзаад ингээд явжсэн чи зам улан гараал чинь нэг замын гэрэл машины гэрэл мэрэлгээл те. Kylie Jenner-ийн мейкап ч надад мэднэстэй ингээл амар борс үдэртэй, тод хөмсгтэй те. Тод мейкаптэй гэсэн чинь яа ингээ хажууд явжсэн залуу над руу амар харж ирсэн. Энд чи яасан духан дээр чи крэвч хүрээгүй юм гэж. Kylie-ийн мейкап ямар мейкап? Одоо ингээ дохны бор shadow амар тод бор сүдэр тавьж мөвсөн гэл амхандаа л гоё залуутай уулзчаа гэл нүрэ бодцооч гэсэн чи амар надаас ингэ жоох өндрөөс байхгүй. Тэгснэ хааж ирсэн. Чиний ясна крэм чи хүрээгүй юм уу дохон чи ингэж. Тэгэл би мөр ингээл амар бантаал ингээл юу байлаа. Hello everyone. За тэгэхээр юу цаана өнөөдрийн подкаст Панда байна. Сатан байна. Granny байна. Нүнэ байна. Юу хийж ин манайхаа юу гэж өнгөрөө. За энэ 7 хоногийн подкастын хост нь бол Панда миний бие байгаа. Тийм учраас та нарыг чиглүүлэн хөтлөн тамийн ертөнц рүү татаа оруулах болно. Вүү yeah. Тэгэхээр миний яг ихний яри гэж бодсон юм нь юу вэ гэхээр одоо наваг болохоор букингснуудаас хугталтгийг Instagram дагдаг хүмүүс мэдэх бах. Тэгээ надад нэг юм асуулт орж ирчихсэн байхгүй. Таны уншиж исэн ямар гоё сонирхолтой ямар ном байна гэд. Тэгээ түүнгүүд тухайд надад ерөөсө хариулт олдог байхгүй. Тэр асуултнаас үүдээд надад нэг юм одоо ярих ч юм уу те нэг энэ талаар ярмаар санагдсан нэг сэдвүүний юусэн бэхлээр та нарыг яг ном уншдаг болоход ч юм уу те кино үздэг болоход ямар нэг одоо чиний амьдралын нэг онцгой нэг энэ хэсэг байгаа шүү дээ. Тэр хэсэг рүү чинь хөтлөжсэн тэр зүйл нэг юу юм бэ гэж одоо ер нь л яг онцлог нь ном байдаг байхгүй юу? Яагаад ном уншаад хүмүүс тэрнээс амар их юм ойлгоод идэв. Яагаад хүмүүс ингэж одоо тийм уран зохиолын ном амар хүнштэй. Яагаад зарим нэг хувь хүний номыг аюулгүй хүнштэй ингээл тиймэрхүү олон юм байгаа ч гэсэндээ зүгээр яг ном гэдэг ертөнц рүү яг ямар ном ингээ хөтлөөд оруулж ирсэн. Яг ямар ном үнэхээр таалагдчихсэн. Тэр талаараа ярилцъя гэж бодсоохгүй. Тэгэхээр хост миний би өөр эхэлнэ. Тэгэхээр миний хувьд болохоор яалчвал sorry guys Мураками яваад байгаа байхгүй. Мураками байгаад байгаа юм. Яг манай ээж анх надад нөгөө дээвэр дээр суудаг Карлсон номыг төрс өдрөөр навж үжижсэн ч би унш дуусгаагүй гэдгийг. Гэтэ нөгөө нэг имлэгт ингээд хаалгаанд орцсон ингээд хөвтчихөд байхгүй. Тэгсэн чинь нэг жоохон дүүгээ харах гад ирсэн. Надаас нэг 3 4 хвч. Одоо нэг манай грэнита ч зөөх шүү. Ирээд амар ном уншдагсан байхгүй. Тэгээд та надад зур уншсан номоо ярьж өгнө гэж яхаа гэж байгаад ярьж өчсөн байхгүй. Тэр нь болохоор Муракамигийн нөгөө нэг 1Q84 гэх ном байсан байхгүй. Ийм үйл явдал гардыг нөгөө бототоор надад ярьж өгөөд. Тэгээ тэрний дараа надад нэг ийм жижиг нөгөө орс зохиол өгчсэн байхгүй. Амар халаас нэм шиг ном зөө. Тэнд болохоор ингээд өсвөр насны хүүхдүүдийн нэг ийм буруу хайрдуулж нэг ийм дэлгүүлэлг харуулдаг гэх юм уу. Өөрөө нэг 13 4-тэй охин 18 тахад дурлаад тэгэл өөрийг нь амар крашлал кэрлэл ингэж бодож ирсэн чи яг үндэ тэр нөгөө туслан гардаг байхгүй. Туслангийнхаа багшнаас 18 19 охин тэр хоёр ингээд нууцаар үерхэж юм уу эрэхтэй тиймэрхүү үйл явдалтай намжсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш ном уншаагүй байж байгаад би их сургуульд буцаж ном уншиж эхэлдэг болоод тэгээд тэр ном уншиж эхлэх түүх болохоор яг Муракамигийн номнууд л байсан байхгүй. Амар гоё юм байна. Энд чинь амар олон номтой байна гэд. Тэр үчиж Муракамиас амар алтартай болчихсон. Гэтэ тэрнээс өмнө уншсан ганц хоёр нэг тийм амар дип ном байгаа ч гэсэн тэдэн аав бүр эсрэгээр нэг юм иймэрхүү юм унших хүсэлгүй болготол амьдралын тухайн тийм дип байсан байхгүй. Тэгээд миний гол яг юм байна. Та нарын хувьд бол арай ондоо авах гэж бодож байгаа. Яг бол шал дөрвөн өөр хүн сууж байгаа. Тэгсээр нь шал өөр сэдвийг нэг сэдвийг өөрөөр өнцгөр ярьдаг учраас яг ямар ном амар таалагддаг. Тэгээ ямар ном ахыг шүтэлж оролцсон нэг нуунаага яруугаадах юм байхгүй харилцах чи. Ном биш үү? Намайг номонд оруулаагүй байхгүй. За. Манай энэ амар олон фактор болсон юм аа. Ингээд ямар ч гэсэн хамгийн анх болохоор 2 дугаар ангийн зуны амралтаар ингээд би ингээ үеэлтийг харьцуулагдаад ээжтэй загнуулдаг байхгүй юу ингээд манай үеэл нөө тэр үед амар их ном уншдагс байхгүй юу тэгээд баг сарны гэрэлд ингээд уншиж баригдаж алуулаад бага насны жангум юм шүү дээ. Жангум шиг тэгээд ээж ингээ тэр үед тэрийг сонсчод яа энэ хүүхд ийм амар passionate ингээ ном уншиж ах чи өөрийгөө хар би нэг эрхийн мэргэн тэрийг сууж байгаа байхгүй юу тэгээд тэр үед амар шар хөдлөөд тэгээд яг тэр үедээ нэг зүгээр нэг танин мэдхэн ном уншдаг гэсэн ингээд нөгөө амтан би өөрөө нөгөө амтан судлаач болно гэж боддогсохгүй жоохондоо.
Тэгээд бас миний хамгийн анхны мэрэгжил сонголт амтны судлаач байсан заяа багын мөрөдөл маань. Тэг би одоо ч сайн амтны дээр хайртай. Тэгээд ийм амтны ийм тайлбарт нөө толмол амар гончтой гэхгүй. Харин энэ нэг фактор нь болж байгаа байхгүй. Дараагийн фактор болохоор манай аав заяа. Ингээд аав ингээд амар баримтат кино үздэг. Тэгээд аавтай баримтат кино ингээд суугаад үзэхээр амар гоё идэгсэхгүй. Тэгээд ингээд ялангуяа аавтаар ингээд түүхийн холбогдолтой баримтат кино амар үздэг. Тэгээ ингээд тэр чинь ингээд би тэр үед нэг амар сонирхолтой биш тэр кинонд гэхдээ ингээд надад үзэхэд амар гоё идэгсэхгүй. Тэгээд аавтай гол нь ингээд ярилцаад аав нь яаж ийсэн энэ ингэсэн юм уу энэ ингэт юм уу гэд ингээд учрыг ойлгоод аав надад амар сайн тайлбарлаж өгөөд дараа нэг хамгийн сүүлд хэлдэг өгүүлбэр нь за чи тэр номыг уншаад тэрэн дээр байгаа гэж амар хэлдэг. Дөнгөт аав ингээ юм асуу тэр ном дээр байгаа гэд аавар хууцтай хэлж идсэн юм. Тэгээ ер нь бол аав амар нөлөөлж исэн. Тэгээ нөгөө хүүхэд залуучуудын нэвтрхий тал гэдэг шүү дээ. Тэгэл мессеж авч за чи тэндээс уншиж тэн дээр байгаа гэл. Тэгээд ер нь бол эхлээд Монголын түүхийн номнууд амар хүчтэйсэн. Би өөрөө түүх хичээл дээр сонирхолтой. Тэгээ яг номын амтанд жинхнээсээ оруулсан ном бол оройгүйсэн бохгүй юу. Тэгээ оройгүй сүмээс хойш вау юу вэ ийм гоё юм байдаг байсан юм уу гэл бүр ингээд оройгүй сүм бит миний амьдралдаа очсон баг хамгийн гоё номнуудын нэг байсан. Тэгээд тэгээ ер нь тэр ингээд амар миний амьдралд амар нөлөөсөн. Тэгээд яа нөгөө хай скуулийн хүүхэд байсан л юм хойно романс мамаас уншин штэ нэг Wattpad руу төвхөө уншин тэгэл юм романс номоо бас хөрх уншнаа уншин. Тэгээд Муракамиг том болоо мэдсэн юм аа. Тэгээ ер нь л түүхэн холбогдолтой номнуудаас үүдэлтэй ном уншдаг болсон. Гэтэ сая нунагийн хэлсэн нэг янгууд одоо нэг яг түүхийг сонсонгууд бас юм шаналлаа санагдаж байгаа байхгүй. Тэр нь одоо яг юу нээр сонирхолтой санагдаж байхлыг яг анх яаж ном уншиж эхэлсэн түүхээс тэр нуунаас сонирхлоос тэр чиглэлээс нь хамаарад одоо энэ хүний сонирхож байгаа зүйл ч юм уу те ингээд яг илүү чухалчилж ханддаг юм надад харагдаж байгаа байхгүй. Одоо жишээлбэл нуунаа бол ингээд түүх соёл гэж тэнгүүд энэ хүмүүс болох юм факт чек нэр амар анхаардаг юм болгон дээр тэгээ тэнгүүд яг тэр зан нь яг багаас нь тэр хүний нөгөө нэг аавтайгаа хамт байсан те юм үздэг байсан тэр одоо quality time буюу өнгөрүүлж исэн цагийн амар гоё нөлөө нь энэ хүний суурийг бас амар хүрхэн тавиад өгсөн байгаа байхгүй. А би болохоор зүрхийг ч уншихгүй байж байгаад юм сонирхолтой юм уншина. А тэр нь болохоор зөвхөн юм янз бүрийн нэг солио гаж ч юм уу те хүний амьдрал нэг хай нэг болдог гэсэн хүний үзэл бодолд амар дуртай. Яг энэ хүн юу гэж боддог бол гэдэгтэй юм холбоотой санагдаж байгаа байхгүй. Тэр миний анх надад тэр номыг спойлердож ярьсан хүн бол яг өөрийнхөө үзэл бодлоосаа давхар хэлжсэн. Тэнгүүд амар юм болгоо нэг хүн зөвхөн нэг класс харахаар хамгийн өөр дуртай гэдэг ингээд би өөрөө тэг мэдчихсэн санагдаж байгаа байхгүй. Тэнгүүд та хоёрын хувьд яг ямар ном бэ? Ном намайг номонд оруулаагүй гэдгсэн шиг би бас яг тийм юм баггүй. Тэгээ ер нь бол багадаа ер нь бол тийм яруу найраг философи ном гэхээс илүүтэйгээр дандаа нэг тийм сайенс талдаа физикийн ботонометр баг уншаад ваа гэж суудаг хөхтэйс байхгүй. Тэгээд тэгж жагаад яг ер нь жоохон тийм зохиол мохиолтой ном юм бол би ер нь бол нэг J.R.R. Tolkien-ийн Lord of the Rings Hobbit эдрийг анх баас уншиж эхэлжсэн. Тэгээд тэгж явж жагаад ерөөс ном уншгаа болоод сүүлийн 5 жил кинонд амар ороод тэгээд өдөр шөнөгүй кино үзэл амар кино үзэл тэгж байгаа яг саяхнаас би ерөөсө кино үзэж чадхаа болцсон. Ерөөсө хичнээн үзье гэж бодчихсон кино байсан чинь ерөөсө эхлүүлэл ерөөсө ингээд нэг тийм наастар уншдаг болцсон. Тэнгүүд би яг киноноос авдаг байсан тэр мэдрэмж юунаас авах вэ гэж хайсараад саяхнаас буцаад ном уншиж эхэлсэн. Тэгтээ би ерөөсө яг хуучин шиг нэг тийм сайенс талдаа ном биш яг философи ном уншиж эхлэе гэж бодоод тэгээ ер нь бол Kafka энэ ер нь л явж байгаа одоо. Сая сатаны яг гэрсэн тэр нөгөө ном уншиж эхэлсэн түүх мөгөн гэдэг түүнгүүд бас яг энэ хүний юунд илүү сонирхолтой юу гэлж чухалчлаар нас ингээл харагдаж сатанта бас хүрхэн хугацааг хамт өнгөрүүлэхэд бол жоохон нэг тийм наа мэдлэгээр зож алцах гэдэг л чи нэг ийм юмний урлын ийм юм ойлгочдгүй юм гээл те ямар нэгэн кино минь үзэлэнгүүт ерөөсөл нуунаг грэнэ гэхчтэй сата нуна хоёр чинь тэгэл самбар мамбар цаасан дээр очил аваар цаа энэ гэдэг тэрэн тэгдэг ингээл нэг ялангуяа нөө Оппенхаймер гардаг үе тэр энэ хоёр ч бүр ёо юу болсон бэ бараа гэд самбар дөрөн цаас дөрөн баахан томьёо тоомоо бичсэн гэсэн одоо энэ ингэсэн байгаа гэсэн үг мэсөг гэд тэнгүүд ер нь манай энэ хоёрын яг юм хандах хандлага нь жоохон факт чек тал руу юм байна. Гэвч нэр ямар сонирхолтой байна. Зүгээр яг энэ асуултыг асуугаад тэр хүнээс хариултыг сонсохдоо тэр хүний юу чухалчилж авч үзтгүү те дүнж танилцж байгаа хүн ажлын хамт олон ийм бас нэг ийм ингийн асуултаар хүнийг таньж болдог. Жохон юм гадарлаж болдог. Гэдэг юм бол харуулж байгаа юм шүү. За Granny. За би миний номтой холбоотой түүх гэвэл амьдралын түүх бол их богино байгаа гэдэг. За нөх богино биш. Би ямар ч гэсэн бага ангид байхдаа номын сан руу ороод юу тэрийг одоо юу гэж хэлмээр юм те жоохон жигдмэл
хүнтэй юм ярьдаг хүүхдээсэн байхгүй. Тэгээ ахтай нөгөө нэг чөлөөт цагаад тийм номын санд өнгөрүүлдэг хэр амар нэг хотлаа сонсогдоод байна. Гэтэ үнэн шүү гэдэг. Гэтэ тэр нь тийм нэг амар тийм кул мөл гоё маяг харагддгүй лээсэн баг л та. Тэгээд номынсаа ороод нэг хитэ урагдаж мурагдсан ном уншаад тэд чинь яг хавцсан байхгүй болохоос шүү ном байгаа байхгүй өөрхий. Тэгээ нөгөө нэг хүүхдийн нөгөө Эрдэнэсийн 108 сан гэдэг тэр номнуудыг ингээд цаг нөхцөх гэж уншиж эхэлснээс хойш одоо нэг номыг нэг 40 минут уншаад дуусгах гэсэн байхгүй. Тэр нь болохоор нэг хичээлийн цаг ч юм уу тий. Тэгэж уншсан чинь гинт ингээ бүр ингээ амар гоё санагдаад тэр чинь нөгөө нэг кино мөн үзээд бид нар чинь нөгөө кинотой холбоотой тийм нэг одоо нийт орол кино үзэж байгаа шүү дээ. Яг нэг 5 6 биш 5 6 4 5 дугаар ангид байхад тиймэрхүү тийм нөгөө чөлөөмөлөө эргчлэн байдаггүйсэн шүү дээ. Зурагтаар гарч байгаа киног хөвчлөө үздэг. Эсвэл нөгөө DVD өөрснөө худалдаж аваад үзнэ. Тэгээ тийм болохоор нөгөө нэг яг ном уншаад гисэн чинь ингээ төсөөлөн бодох чадвар амар хөгждөг. Кино үзэхэр чинь нөгөө нэг зөвхөн зураг мураг жүжигчдийг хараад ингээл болчихж байгаа шүү дээ. Ном уншихаар ингээ өөрөө дотроо өөрийн гэсэн дүрээ бүтээчдэг. Тэгээ нөгөө тухайн үйл явдлыг одоо ширээнийхэн бүтээлийн ямар харагдчихсныг хүртэл өөрөө зохиож ингээ тархиндаа боддог гэсэн болохоор наад тэр 8 гой санагдаад тэгээ номноосоо завсарлага аваад нилээ сүүл нөгөө нэг манайх баахан гэрт ингээд баахан ном авчир тавьчин цавь зарим нь алуурчин малуурчин тэ зарим нэг аим шиг номнууд. Тэгээ зарим нь тэгснэ ингээ ерөөсөө ингээ ойлгохдохгүй. Миний нөгөө нэг тарих хүрхгүй авахгүй 15 6 та хүүхдийн тарих. Тэгэж яж байгаа тэр номнууд донд нь Франц Кафкагийн номнууд байсан. Тэгээ бас хэд хэдэн Япон зохиолчийн номнууд. Тэгээ яг би зүгээр нөгөө нэг бас л нэг амар дур хүслээрээ тийм нэг ном унших гоё гэсэн утгаараа зүгээр цаг нөхцөх гэж уншиж эхэлсэн аахгүй. Тэгээд гисэн чи эхлээд нөгөө нэг яалчгүй тэдгээр номнуудыг уншиж дуусны дараа би ингээд манайгаа чи энэ номнуудыг уншсан мө гэд би тэг уншсан гэдгсэн чи яах гэж уншиж байгаа гэд яасан гэдгсэн чи наа номнуудаа чи уншиж ойлгосон мө гэсэн чи би яг ингээд би нэг хагас ойлгосон гэж хэлчихсэн аахгүй гэдгсэн чи наа номнуудаа уншаад ингээд жоохон ингээд ойлгохгүй эсвэл зарим номыг хитрхи ойлгоод ингээд хэцүү санагдаад үнэхээр яг зарим номыг нөгөө нас тийм юм ч юм даа жоохон хөвшөрчөөд уншвал зүгээр идэм а гэдэг утгаар хэлжсэн аахгүй. Одоо жишээл би яг нэг 15 6 таа уншижсэн нэг зарим ном маа ингээ эргүүл санаад тэрийг дахиж уншихаар шал өөр ойлголт авч байгаа юм. 15 6 таа одоо нэг Кафкагийн хувирлын шүү дээ. Би тэрийг болохоор ерөнхийдөө л ойлгочихж байгаа байхгүй юу ингээ нөгөө нэг одоо юу юм ч юм дээ нөгөө нэг айлын том хөхтийн зовлон мовлон ч юм уу те гэрээ авч явдаг хөхтийн зовлонгийн талаар гарч ин да гэж бодсон мөртлөө яг ингээд үнс угсааг нь ойлгохгүй. Яг нэг жоохон нэг нас яваад нэг зарим нэг юмыг үзэж тоосны дараа тэр номыг илүү сайн ойлгоод илүү өөртөө шингээж авч эхэлж байгаа байхгүй. Тэгээ бас хидэд ойлгохдгүйс номнуудаа нэг сүүл нэг сэргээж уншаад одоо орж жоохон номноос л зайтал байгаа. За дүмчгүй нэг ичин нэг дүүнээ төхөө та нарыг татчих. Задлаа. Одоо тэгээ саяны нуунагийн биш Грэнигийн яриаг бол хилүүлдэхгүй нар бараг өөртөө дүнцэн баг. За одоо би өнөөдөр яг нэг гос хэдвч юм уу те нэг тийм амар хөнгөн хэрнээ богино хүний амьдрал нэг хэрэгтэй нэг анзаараагүй хэрнээ ингээд байнга тохиолдог нүтэй холбоотой фактууд заяа. Тэгэхээр за би нэг та нарт түүх ярьж үгүй заяа. Энэ л одоо яг бодит амьдралаас идэвсэн шүү заяа. Манай найз гадаад явдаг байхгүй юу ингээд 10 жилээ төгснөхийн дараа гадаадд их сургууль төгсгөөр за шууд ингээд явж байгаа юм тэл гаргаад өгч байгаа. Тухайн үед нэг залуутай ингээд харьцдаг байсан. Тэгэл харилцааны хүн дээрэл ингээд болиол тэгээ би ч дөнгөж нэг төр курст орж исэн. Тэгээд тэгсэн чинь манай найз нь хөрөг ганцаардж байгаа байхгүй. Тэг чинь хүний нутагт өөр таньдаг хүн амт байхгүй. Тэгээд тэнд одоо очиж байгаа монголчууд ч нэ 2 3-аараа найз нөхдөөрөө тий эсвэл очицсан төрүүлээд очицсан хитэн хоорондоо найзлах нэг тийм жоохон юм outcaster юм шиг мэдрэмж аваад ирсэн мэл та. Тэгээ би ч гэсэн нэг дөнгөж 10 жилээсээ салаад их сургуульд орж байгаа учраас би ч гэсэн цоошин ертөнцтэй танилцж байгаа. Тэгээд нэг өдөр ингээд бараг хэдэн сарын дараа би найзтайгаа ингээд амар юм ярьдагхгүй ингээд сайхан юм яриад за найзнаас инглээ та оюутан амьдралж амар хэцүү байд юм байна. Үеийн хүүхдүүд чинь яасан ч хэцүү юм те. Энэ сургуулийн хүүхдүүд чинь бас амар хэцүү юм байна. Хүний ингээд хажуугаар нүнгүүд хөлийн урлаас нь толгой орой хүртэл хараал өмсчүүл байгаа хувцас нь жоохон ялгарлан гадуурч гал те. Яаж харцгаа шийдчих гээд байх юм аа ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэл нэг хэд хогийн дараа манай найз нэг групп чат ниччээ тэгснэ ингээд видео кол хийж орж иж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг залуутай танилцсан. Тэгээ тэр залуутай нагаа танилцуулж байгаа байхгүй ингээд видео колоор тэр залуу нь болохоор Монгол дэдэг залуу байхгүй. Тэгээ Монгол дэдэг залуу нь манай найз бүр амар хайртаалаад ерөөсө араас нь очно гээд бүр ингээд бүх юма өөрөө тэнд чинь ингээд алужиг сургууль цаад 1 2 жил болцсон залуу ингээд их сургуулаа хаяа манай найз руу явж байгаа байхгүй. Тэгээ би бүр ингээд гайхчихсан. Яагаад энэ залуу яг юунд итгэж тэгээ манай найз руу явж байгаа. Би найзгаа нэг амар юу хэлж байгаа зүгээр чинь хэцүү шттэ. Тэг яг чатаар харилцах нэг өөр, уулзаад үзэх нэг өөр, хамт байх нэг өөр те. Тэгэнгүүт өнөөдөр би нэг юм олж уншсан нь болохоор юу юм бэ гэхээр одоо нэг
ганцаараа удаан хүн амьтантай уулзахгүй харилцахгүй удаан байх нь хүнд нүг тамиг татж байгаатай адилхан хор хөнөөл учруулдаг гэж байгаа байхгүй psychology fact. 15 тамиг татсандаа тэнцдэг гэдэг. Тийм ер нь бол ингээд ер нь бол хугацааны заагүй ерөөхдөө базаад биччихсэн байхгүй. Өдөрт 10 зүгээр ер нь урт хугацаанд ганцаардах нь өдөрт 15 тамиг татсандаа тэнцдэг гэж. Тийм тэмүүтэ араас нь нэг жишээ ярьчихсан байхгүй. Тэсний төлөөр ингэж байгаа. Тимээс одоо ингээд яг ганцаараа байх нь ийм хор хөнөөлтэй учраас гадаадас суралцдаг хүмүүс сэтгэл санаандаа жоохон эрүүл мэнд сэтгэл санааныхаа эрүүл мэндэд анхаарахгүй болдгүй. Тийм учраас ингээд найз нөхдөдөө болж одоо хүн амьтантай дотнос гэж зөвлөгөө өгчөөсөн байхгүй. Тэгээ би бодсон байхгүй. Маа найз үнэхээр тэр мэдрэмж нь бодод үзлээ ингээд за би ингээд тамиг татдаг байлаа гэдэг өдөр 2 3 тамиг татлаа гэдэг надад бол гайвч тэгтэл би ингээд өдөрт 15 шиг тамиг татлаа надад ямар хэцүү байх вэ те. Уур шиг хоолойж исэн хэцүү шүү дээ те. Тэгвнгүүд тэр хүн ингээд одоо би ингээд бодсон байхгүй. Айгу нэлээд олон надад жишээд байхгүй ингээд гадаадд очивол нөхөнтэй танилцсан. Тэрний хариултаны ерөөсөө миний мэдих найзуудын дийлэх нь удаагүй байдаг байхгүй. Тэнгүүд би ойлгож байгаа юм ингээд аргагүй ирэхэд хүнтэй нөгөө найз болохоос илүүтэйгээр хайр дурлалын холбоо үүсгэх нь илүү амар байдгийм байна. Тэг би ойлгож байгаа байхгүй. Хоёр ганцаардсан иргэм хоёр хүн тэгсэл эмэгтэй хамаагүй. Найз байх гэдэг талаас тэр хүмүүсүүд яагаад хэцүүдэг юм мэдэхгүй. Би гадаадаас сурч үзээгүй. За нэг ийм факт байна. Тэгэд би энэ фактыг уншчаад яг тэр найзгаа бодсноо нэрээ ингээд амар хурдан танилцаад тэгсэн ингээд би тэр найзтайгаа ингээд олон сарын дараа харьцахад тэр хүн надад тэр залуу мал байгааг хэлээг байхгүй. Өө харин хэцүү байна ингээд таньдаг хүн амтан байхгүй. Бараг гэртээ ингээд ганцаархнаа ингээд фэйсбુક ухаал хичээлдээ нэг явчаал гэвчихсэн байхгүй. Тэгээд нэг хэсэг байж байгаа гэж чинь бараг сар ахсан дараа ч тэр залуутай танилцсан. Надад танилцуулаад бүр хайраа маяг бүр амар дотн болсон. Тэр залуунч нэг хугацаа шаардлага өөр явах шийдвэрээ гаргаад явцсан байхгүй. Тэгээ бодонгууд энэ факт ер нь бол амар энэ одоо кейс айгүй олон хүнд тохиолдсон юм байна. Энэ ялангуяа гадаадд явж байгаа сурж байгаа хүмүүст тэнгууд бас миний мэддэг нэг юм YouTube видеоос хомд өгөхгүй. Тэр охин зэндээ очиод бас муу адил найз нөхөд олдохгүй байж үжсэн аа. Нэг залуутай ингээ үргэцэндээ тэр залуутайгаа бас ингээ хэсэг ингээ амар ингээ юу лээ зул бөхөх юмд бадмалдаг гэдэг чинь бүр амар юм гал халуун хайр дурлалтай бүр ингээл өдрөж үнэгүй сториороо постороо ингээл нөгөө залуугаа харуулаад бичсэн ч гинт байхгүй ингээл алга болсон. Тэгэл бодоход бас л нэг тийм одоо гадаад явж байгаа хүмүүс нийтэд туулдаг фейс юм байд юм болов гэж би бодсон. Гэтэ бүгдээр бол биш. Гэтэ эндээ та нарыг гэж бодчих. Би бол яг өөрийнхөө хувьд бол яа л гэж бодчихно. За уусаа ингээд гэтэ гадаад гэсэн яг гадаад руу явж байгаа хүмүүс тэгээд амар нүг ганцаардаг ахaltaа гэтээ ингээд Монголд байхтаагаас ганцаардах хэрэг одоо юу ч наас амар хэцүү байхгүй. Одоо жишээлбэл хэлж нэгдүгээр курстээ ороод амар ингээ ганцаарцаа. Тэгээ би ч яг надад бас энэ амар хэцүү санагдчихсахгүй. Тэгээ ингээ манай сургуульд нэг одоо дипломын ажил бичгээд нэг одоо асуудал чинь нэг юм хэрэгцээ байгаа шүү дээ. Хэрэгцээгээ ингээ тодорхойлж иж дараагийн юмнууд нь явдаг. Тэнгүүтээ оюутнуудын доо ингээ багш нар болохоор ийм чөлөөлөл өгч ирсэн байхгүй. Та нар сургуулийн гуанзны хоолны чанар дээр ингээд судалгаа хийгээ тэрүүгээрээ дипломын ажлаа бичиж ийгсэн чинь манай оюутнуудын донд хоолны чанар гэхээс илүү одоо нэг өөр асуудал гарч ирсэн дээ. Тэр нь ганцаардл. Энэ хоёр яг яаж холбогдож байна гэхлээр одоо ингээд гуанзанд ингээд хоол идэх ч юм уу эсвэл гэрээсээ ингээд хоол бэлдээ тавьчих нь ерөөсөө асуудал биш гэж байгаа байхгүй юу? Энэ болохоор гуанцаас ясмэн дээр ингээд муу чанартай хоол идсэн ч гэсэн оюутнуудын хувьд тэр бол нэг асуудал биш, том асуудал биш. Харин асуудал нь юу байсан бэ гэхлээр ганцаардах заяа. Энэ яаж байгаа вэ гэхлээр оюутнууд ингээд сургуулийн гуанзанд ингээд ганцаараа хоол идэх нь хамгийн хэцүү байгаа. Энэ болохоор яг энтэй холбогдож байгаа асуудал болоод тэгээд яваасаа энэ нэг амар мэдрээ. Одоо ч гэсэн би ингээд тэр сургуульд чи ингээд сураад нилээ хэдэн жил болчлаа шүү дээ. Тэгсэн инээл одоо л би ингээд сургууль дээр явж найзгүй би ингээд аваар сургууль дээр ганцаарддаг. Тэгээ би ингээд 10 жилийнхаа хүүхдүүдийг ингээд олоод юм яриглээ бидний хичээл таардаггүй. Тэгээ ингээд сургууль дээр ингээд ганцаараа байх аим надад хэцүү байдаг. Тэгээд яг эн чинь гадаад гэхээс илүү Монголд ч гэсэн ингээд болдог. Юу н хүн болгонд ганцаардах мэдрэмж ингээд амар хэцүү санагддаг. Тэгээ ийм хамгийн гол нь амар хэцүү санагдчихсэн юм энэ ихгүй юу ингээд би өөр нэгээд хүмүүстэй уулзраа болох тийм би сошиал амар awkward хүнтэй ярьсан ингээд уулзраа олж ярьж чаддгүй ингээд хүн наттай ингээд ярингут байл ярьчин. Гэтэ би ингээд төрүүлж ярьж чаддаг хгүй. Тэнгүүт ингээд одоо л яг би сошиал гайг болж байгаа. Гэтэ яг өмнөх хүмүүдэ бодонгот амар олон юм бужигнсэн хүн дотор ганцаардаж суухаар амар хэцүү санагдчихсан. Ер нь тэрийг ингээд мэдрэх амар хэцүү. Ингээд
Одоо жишээлбэл би ингээд нэг найзаа сургууль дээр олж хараад өстөө ёо ашгүй ингээ ярих хүнтэй болоо гэж ачаал юм ярангат би тэр хүнтэй нэг 5 минут conversation өнгөрүүл одоо ингээд өрнүүлж байгаа заяа. Тэнгүү тэр хүн надад 5 минут ярьчингуудаа хажуутайгаа хүнтэй цаг яриа суучдаг заяа. Би тэр оронд ингээд яаж чад ингээ миний ингээд хичээлийн засварлага заримдаа амар урт байх хугацаа үе байдаг хгүй. Яг тэр үедээ би тэр хүнтэй 5 минут надад ярихад аймаг гоё мэдрэг төрүүлээд тэр хүн яг миний аж сууж иж над өөр хүнтэй нэг цаг яриа суух надад амар хэцүү. Юу энэ мэдрэмжийг өдөр болгон баг авдаг байсан. Одоо ч авч байгаа л да. Гэтэ одоо илүү хүмүүстэй харилцаж сурж байгаа болохоор арай гайг болж байгаа. Тэгээ ганцаардлаас энэ гар сурж байгаа юм байна гэж би өнөөдөр ойлгосохгүй би чам өглөөр ярьсан штэ. Ингээд өглөө хичээлийн хичээлийн хүлээгээ сууж исэн чинь нэг одоо миний ингээд хамт хичээл нэг өмнө ч гэсэн хамт хичээл үзчихсэн нэг охин байдаг хгүй. Тэгсэн чинь тэр охин ирчээд мэжихэнд ингээд чи өнөөдөр хөрхө харагдчих шүү гэсэн хгүй. Тэгээ би бодохдоо ингээд өмнө нь хичээл үзэж байхдаа би тэр охинд нэг юм ярьж үзээгүй. Бүр нэг баг болж исэн ингээд одоо тэгэхэд ч гэсэн тохоо нэг юм ярьж үзээгүй хгүй. Тэгээд өнөөдөр ингээд надад хийж хэлэхэд айгаа санагдсан заяа. Гэтэ би ингээд нэг сонио ганцаарсаа болцсон юм шиг. Тэнгүүт би одоо ингээд тэр ангидаа ингээ хөөхөөр хүүхдэд таньдаг болоод сайн уу гэд өглөө мэдлдэг болоод тэр мэдрэмж надад амар гоё. Ядаж миний ингээ хичээлдээ сургуультай ирэх ингээд нэг юм баяр баясгалыг ингээ төрүүлж байгаа. Тэгэхээр яг өмнө үүгээрээ дамжуулж юу хэлэх гээд байгаа гэхээр хаа ингээд хүн хамгийн хэцүү мэдрэмж нь яг гадаад очих ганцаардах шүү дээ. Олон хүмүүсийн донд ганцаардах мэдрэмж бас амар хэцүү санагддаг. Тэгээд ганцаарлыг туулж болно. Тэгэн ганц арга зам нь ер нь л ингээд олон хүмүүстэй танилж, ярилт, нээлттэй байх хэрэгтэй байна гэдгийг амар сайн ойлгосон. Тэгээ ер нь ингээд олон хүн дотор ганцаардаж байхаар сайхан ярилцаад ингээд чи тэрийг ингэсэн тэгсэн үү эсвэл зүгээр чихэнд очоод чи өстөгөө ярьч гэд тэгээ би тэр нэг наттай ярилцгаж хийж хийсгэж бодгоо л та зүгээр ингээд тэр охин бол амар гоё штэ хөрх охин байсахгүй. Тэгээд яа баярлсан. Тэр охин сонсч байл. Тэгээд яарсан тийм ээ заяа. Олон хүмүүстэй ярилцаж сураарай. Гадаад тахад амар ганцаарлын мэдэрч ингэсэн шүү дээ. Тэгээд тэнгуут яг миний хэлчихсэн поинтыг нуунайг батлаад өгсөн байхгүй юу. Тэнгуүтээ тэр нь юу байсан бэхээр хүн над дээр үржээд ярих юм бол би ярьж чадна. Гэхдээ би өөр хүн дээр очиж ярих чадахгүйгээд. Тэнгуут одоо ингээд би одоо ингээд сонсож байгаа эсвэл одоо хамт хөтлөж байгаа та нараас бүгднгээс нэг асуулт сууд одоо ингээд та нар ингээд гадуур ингээд Монголд ингээд гадуур явж жуулчантай таарад ерөөсөө юм ярьдгүй үстэй ерөөсөө очиж юм хэлдүү те. Тэнгүүд гадаад яг тэр нь яг болдог. Одоо чинь ингээд хэрвээ бид нар гадуур явж байгаад ингээд жуулч үржээд газар асууад эсвэл нэг Монголтой холбоотой юм асуул бид нар өөдсөн асуудалгүй хэлнэ шүү дээ. Хариу. Тэгвэл бид нар өөрсдөө эзэж очиж тэр жуулчанд очиж ингээд сайн юм уу гэдгийг хэлэхгүй шүү дээ. Тэнгүүдээ гадаад яг нь яг адилхан байдаг гэж бодсон байхгүй надад зүгээр. Тэгэхээр ер нь бас нуунаг хэлсэн те ингээд өөртөө хэлж ер нь бол conversation-ыг эхлүүлжсэн зүг баха гэд бодож байгаа байхгүй. Тэгээд пандаг ялжсэн нэг найзтай болохоос илүү хүнд ингээд хүнтэй ингээд хайр сэтгэлийн холбоо үүсгэх нээр амархан гэдэгсэн байхгүй. Тэр нэг юу гэж зэнхээр гадаад ингээд олон жил байсан гэдэг гэж байгаа шүү дээ. Тэмүүт ингээд одоо чинь би гадаад нэг олон жил байж үзээгүй юм. Сингапурт нэг сар хагас л байж үзсэн байхгүй. Тэгэхээр ер нь бас хизээж хүнтэй очиж ярихгүй шүү. Тэмүүт нэг жоохон ганцаардлын мэдрэмж төрж эхлэв шүү. Тэгээд таньдаг царай гараад нэг таньдаг хэлээр ярьчихсан гэдэг тийм бодол орж ирнэ. Тэмүүт гадаад олон жил байгаа хүмүүс ингээд ялч хүмүүс тэр ганцаардалтай амар удацсан тэгээ өөртөө ингээд шээлэндээ орцсон байгаа. Ерөөсө хинзээч хүнтэй юм ярьж чадахгүй. Тэнгүүд ялч хүнийг намайг энэ ганцаардлаас нэг тийм татаад авчих хүн хайж гинэ гэд нэг тийм юутай болсон баг шүү хүмүүс. Тэнгүүд ер нь бол нэг хамгийн ихэнд өөртөө тийм ганцаардлаас нь төржсөн арилгасан хүнд ер нь бол тийм хайр сэтгэлийн бонд үүсгэн магадгүй байх гэж бодож байна. За одоо санийх бол яг гоё болтлоос нь тайлбарлалаа шүү. Танаас нэг асуулт асууя заяа. Маш богинохон хариулт шүү. Одоогоос заяа яг тинейж үедээ за боли заяа яг 5 жилийн өмнө чиний сонсдог байсан дөө одоо чиний сонсдог байсан дөө за ялгаатай санагдчихэв та нарт. Окей. За тэгэнгүүт эхлээд надад 5 жилийн өмнө ямар төрлийн дуу сонсдог байснаа одоо ямар төрлийн дуу сонсдог байснаа ч юм уу те эсвэл жишээ болгохыг хамтлагны дуу чинь бидний дуу ч юм хэлээд үг заяа. Окей. Эхлээд дуунаас явъя. Тэг 5 жилийн өмнө гэхэлэр чинь 5 жилийн өмнө тэнгүүд тэр үед амар мейнстрим артист сонсдог гэсэн заяа. Одоо ч сонсдог л доо. Гэтэ ингээ тэр үед бүх хитрхи хэлбэрцдэг гэсэн үг маань аахгүй ингээ Weekend одоо өөр юу гэдэг те одоо яг мейнстрим артистууд ааш тэдний дууг сонсдог гэсэн заяа. Одоо болохоор
би хүссэн дуугаа сонсч чаддаг болцсон. Би одоо ингээд тэр үед Монголдо сонсохоос амар ичдэг гэсэхгүй юу? Justin Bieber, Монголдо Lady Gaga вага энэ төр гээд ингээд харин тийм wide ингээд яг тийм доонууд сонсохоос амар ичдэг гэсэхгүй юу? Гэтэ би одоо яг амар зөрөгтэй ч яг зүгээр амар сонсдог болцсон. Би Монгол одоо нөө камертон болт сарантай ананаас ичгүй бүгдийг сонсно. Kiwi ерөөс ичгүй ерөөс ингээд амар сонсдог болцсон. Тэгээд ялгаа нь эндээ аахгүй ингээд тэр үедээ ингээд амар нэг Lady Gaga ч гэсэн би тэр сонсохоос амар ичдэгсэхгүй би одоо ерөөс ичгүй сонсдог болцсон. Тэгээд ялгаа нь болохоор эгийн 5 жилийн хугацаанд яг сонсдог дуунаас ичгээ байсан байна л. За би энэ яар жоохон нэг эрүүл мэндийн шалтгаантай холбоотой гэж магадгүй шүү. Сүртэй шалтгаан биш л те. Яг өмнө нөгөө өсвөр наснда байх үед илүү одоо гунигтай ч юм уу эсвэл илүү тийм нэг ямар нэгэн түүх өгүүлдэг дуунууд идэв штэ. Эсвэл нэг товн мон нэг бол хитрхи чанга хитрхи сүртэй нэг бол ингээ хитрхи нөгөө нэг юу урт тэгээд тийм намдуухан гунигтай дуунууд аягүй сонсдог гэсэн. Одоо бол яалчгүй тийм нэг одоо кафед явдаг дуунууд идэв штэ. Lo-fi төрлийн эсвэл зүгээр баарнд явдаг тийм нэг инди эсвэл сөүл маягийн дуунууд идэв штэ. Яг тийм дуу сонсохгүй болохоор нэг ялчгүй ажил төрөл эсвэл нөгөө гэртээ очиод хүн чинь нөгөө хөвчээрээ дуу сонсож сууна гэж байхгүй болохоор ажил дээр ингээ айгу урт удаан хугацаанд байгаа болохоор тэгээ яалчгүй амьдралын хэм маяг нэг нас маснаас шалтгаалаад яалчгүй одоо илүү тийм нэг нэг дуулж байгаа дууч нүртэл ингээ шивнж дуулж байгаа юм шиг тийм дуу сонсдог болсон юм л. Миний ерөн сонсдог дуунд ерөөсөө өөрчлөлт юм уу? Багасаа л нэг ээжтэй хамт амар дуу сонсдог байсан байхгүй. Тэмүүд ээж ингээд жоохон бахад Queen-ийн дуу амар сонсдог байсан. Robbie Williams амар сонсдог байсан. Тэр нь бол нэг Abba Maba яг нэг ээж аав нарын үеийн дуунууд идэв штэ. Би тэдрээр өссөн. Тийм болохоор яг тэр дуунууд ер нь ингээд байнга ингээд өгүүлээд идэх байхгүй ер нь ямар ч дуу сонссон. Тэгээ яг том болоод өөрөөс нэм сонсон бол Granite адилхан нэг тийм хүн яг тэгж шивнж дуулж байгаа юм шиг дуу мус амар сонсох дуртай болсон. Тэгтээ хажуугаар нь тэр Queen Moon бол эзэж мартаагүй сонсорлоо. За сая та нарын ингээд яг одоос 5 жилийн өмнө сонсдог одоогийн сонсдогнуудыг сонслоо. Тэгвэл psychology fact дээр тухайн хүний сонсож байгаа дуу ертөнцийг харах үзэл байдаг гэсэн. Өөрийнхөө нэг ертөнцийг яаж хардаг. Тэгвэл одоо зүгээр яг бүгдэн дээр нь би зүгээр яг энэ бол би зүгээр сонсоод бодсон бодол танд надад хязгааж болно шүү дээ. Нуунаа дээр болохоор би ерөөсөө яг 5 жилийн өмнө нуунаа бол ингээд нийгэмтэй амар фит ин хийх гэж хичээдэг байсан юм санагдаж байгаа байхгүй. Гэт ер нь хүлэмж шүү гэдэг нэг юм гадуур хагтахаас амар айдаг байсан юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэнгүүд яагаад гадуур хагтахаас айдаг байсан гэхэлэр за яг саяны нуунагийн хэлдэг нунаг юм. За Монгол дуу Justin Bieber, Lady Gaga бол ер нь Монголд яг адлагддаг байсан байхгүй нэлээд жилийн өмнөөс яагаад адлагддаг байсан гэхээр Justin Bieber уусаа баг насны гэсэн амар baby гэх тэр дуу одоолцсон тэнгүүд тэр хүмүүсийн атархал байсан юм уу тий. А Lady Gaga сонсдог за бүр тэр тусмаа эртний хүн сонсдог байх юм бол ижил хүүстэн гэж адлалдаг байсан. Монголд яг миний үссэн газар тал гэдэг. За тэнгүүд Granny-ийн хувьд болохоор яг одоогоос 5 жилийн өмнө Granny бол нэлийн тийм депресс нөрцсөн хүмүүс надад санагдаж байгаа байхгүй юу. Сонсдог дуунууд нь ийм ертөнц угаасаа л юм худлаа. Угаасаа л бүх юм дуустдаг, бүх юм төр зурах гэдэг нэг тийм үзэл бодолтой байсан шиг санагдаж байгаа. А одоогийн Granny-ийн сонсож байгаа дуунуудын хамбал Granny илүү нэг тийм юмд яархаа байцсан те юмыг ингэж өгөөсөхөө байцсан зүгээр л erase war erase гэдэг болцсон санагдаж байгаа байхгүй юу. А тэгмүүд сатаны бодлохлаа надад нэг юм би буруу цаг үед төрсэн зүг. Нэг тийм vibe идэж байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд яа тэгэхээр магадгүй тэр дуунуудыг сонсоод энэ л жинхэнэ хөгжим би яг ийм амьд хөгжим эд цэцгэлж явах үед төрөх хөстэй хүн байсан юм байна. Ядаж хэдэн жилийн өмнө төрсэн бол нэг тийм нэг жоохон өнгөрсөндөө амар юм харамсдаг байсан юм санагдаж байгаа байхгүй ингээд. Сатаны чийсээ нөө буруу цаг үедээ төрсөн гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чи сайдаа яг миний яг 10 дугаар анги бодол орж ирсэн заяа. Би 10 дугаар ангид дээгэж үзсэн хэлээ. Нэг сатаны ядлаар манай аа бас Queen ялаа ногоо шар фэнээс ихгүй. Тэгээс амар Queen-д сонсохдаг. Тэгээд тэрнээс л би амар дуртай болсон. Тэгээд нэг Live Aid гэд болсон штэ нэг 88 оны тоглолт хэлээ Wembley Station дээр тоглолдог. Тэр ингээд амар олон дэлхийд даяар амар олон ийм их мөнгөний хандив босгосон ийм хандивын тоглолт эсэхгүй. Тэрэн дээр ингээд Freddie Mercury ингээд амар гал үзэлбэр болдог аахгүй юу? Тэг би тэр тоглолтыг үзчихэд яа би энэ тоглолтыг л амдаар нь үзсэн бол гэж бүр ингээ хамгийн их passionately бодсон бодол маань тэрээс ихгүй. За сая тэгээ ярьсан ч айдиж тэр үе төрөөд тэр тоглолтыг үзсэн байсан бол гэж амар бодож ирсэн. За панда ингээд нэг хүний хөгжмийн тест нь ингээд тухайн хүнийх нь ертөнцийг арга үзлээс нь амар хамааралтай гэдэг гэсэн шүү дээ.
Тэнгүүд би яг өөр дээр бодсон чинь над дээр бол ертөнцийн гарах үзэл биш яг астрологи амар нөлөөлөд байгаа байхгүй зөв. Тэнгүүд яасан гингүүд ингээд үхрийн ордныхан чинь ингээд өөрчлөлтөнд амар дургуун хүмүүс байдаг байхгүй. Ерөөсөө ингээд одоо чинь амралтаар явах юм бол яг хамгийн ихэнд орсон хоолны газар руугаа явтлаа ордог. Тим төрлийн хүмүүс байдаг үхрийн ордныхан ерөөсөө өөрчлөлтөнд дургуун нэг суусан газараас суусан бол тэндээ байнга суун. Тийм болохоор яг над яг астрологи амар нөлөөлсөн шиг санагч байна. Яг нь ээж жоон бахад хамгийн анх хөгжим гэдэг юм мэдхгүй байхад тэр хамтлагуудыг надад сонсгосон. Тэгсэн чинь би одоо ингээд цаг хугацаанд ховсон өөрчлөлтийн хэрээр ингээд өөр хамтлагууд гараад өөр хөгжмийн төрлүүд ингээд гарсан чсэн яг хуучнаа дандаа ингээд санагалзаад идэг. Тэгээд астрологиос тэгж тайлбарлаа гэж. Сталчаад амар дуртай юм биш тэгээ. Гэтэ ер нь л саяны сатаны авторолог зүржигчтэй өөрөө тайлбарлаж ийж би зөв нэг ихний сонголтын дээр яг юунд дуртай тэрэндээ амар үнэн чинь ингээд зогсдгоо хитэн жил хаагүй тийм л үзэл бодолтой юм биш үү? Well Granny дээр яаж нь Тийм пандагийн хэлсэн үнэн. Би угаасаа яг 5 жилийн өмнө гэж ярьсан юм уу тий. Би нэг өмнө нь гэж ойлгоодсэн. Тэр үедээ бас яг 100% депрессийн дуу сонсдог гэж хайшин. Нэг бол би бүр амар дуу сонсдог гэсэхгүй. Яг зүүн нэг үнэхээр бааранд бүжгэлвэр анималс идэв шүү дээ. Тийм Мартин Гаррикс тэр анималс тэр тэгснэ Chet Faker maker амар сонсдог гэсэхгүй. Зүгээр ингээд Let me get a selfie гэдэг. Тэр дээр өөр. Тийм нэг бол би нэг хоёр туйлтай сонсдог байсан л гэж ярих гэдэг байхгүй. Нэг бол амар happy тийм нэг DJ set метон сонсдог. Нэг бол ингээд нэг юм амар хитрхи юм аа дуун сонсдог гэсэн. Одоо болохоор яг яалч нэг доторх passion байгаа угаасаа хүн чинь хуучны дуу муугаа сонсон шин дуу сонсогдвол ямар гоё ингээл ихэнх дуугаа яалч нэг TikTok-оос сонсоод чихэндээс тасгаж сонсдог болсон. Тэгээ соул мөөл энэ төргээд яалч нэг амьдралынхаа хэм маягтаа тохируулж байгаа болохоор нэр магадгүй л хитрхи дээшээ доошоо гэж хувьсгаа болцсон. Одоо нэг жоохон дундыг баримталж байгаа гэдэг тэр факт нь ер нь бол хөрөнд харж байна. Тэгэхээр бас дахиад нэг өөр сонирхолтой юм аа заяа. Би нэлээд одоо фактуудыг бичиж надад сонирхолтой санагдсануудаа бичиж авсан заяа. Тэгэд ер нь бол яг энэ дээр бол юу яагаа одоо нэг би та нарт хэлдэг чинь ингээл дурлцсан хүн жаргалтай хүн гэл нэг дэлгэдэд ч жаргалтай хүн шиг яагаад өнөдөр амар баяр баясгалтай ингээл те Залуу байж үү? болно штэ тэр чинь нэршлэн ингээл орчих жоохгүй би өөр дээрээ ингээд жишээ аваад бодох юм бол би ингээд яг хүнд дурлаад яг хүн хайртай болоод тэр хайртай хүнтэйгээ би ингээд уцаар ярьсан уулзсан чадалцсан байх үедээ амар жаргалтай ингээл одоо бид дөрөв донд кейс үүслээ штэ те яг тэнгууд би кейс үүсийн дараа оож за манайхаа юунд нь стресс юм бэ амьдрал сайхан штэ пис инхийн тог мөгтэй эргчлөө аймаа инхийн ихэнхлэг яг тэгдэж штэ те тэнгууд энэ угаас яг хүн болгоны мэддэг факт байж болох гэсэн те зүгээр яг ойрхон жишээнээр тайлбарлаж байгаа болохоор нэг юу байгаа шүү зэ хайр дурлалнууд бидний тархинд окситоцин тэгээд допамин тэгээд серотонин зэрэг юм бодисыг одоо ялгаруулж өдөөдөг учраас энэ нь эргэл сэтгэл хөдлөл сайн байдлыг бий бол. За ер нь л саяны бол яг ийм байна. Тэгээ би бол яг энэ дээр бол үнэхээр яг тимэтинг гэж бодож байгаа хгүй. Гол нь яа гэж бодсон бэ гэхэлэр Нона мона грэнэмрэний стамата нэр хүртэл байж хэлчихсэн байхгүй ингээл амар хадчруултай. Нэг л их жаргалтай хүүхэн залуучууд. Тэгээ яг зур ингээд хөндлөнгийн жишээн дээр ингээд хөндлөнгийн өдөр харахчихсан ингээд яг ийм мэддэг байхгүй ингээд за би жишээлбэл ингээд яг их сургууль байхдаа ингээд манай хажууд ингээд би асуудаг байсан охин гинт амар гоё амттай бол амар гоё цаанаас нэг юм байнга л өмсдөг нэг стилийн хувцас өмссөн байнга л нүрэ боддог юмараа бодсон байна л надад нэг л хөр харагдаад болтгоо. Үгүй чи юу хэрэгэлцэн яасан ярьцлагааныхаа гооцхны үргэлж орсон морсож бодогддог. Тэмүүл тэр нь бол нэг юм хайр дурлалаас авч байгаа тэр филинг ялгарч байгаа тэр нэг сайн хэлсэн юмнууд тэр хүний надад ингээд нүдэнд илүү тийм үсгэлэндээ тэр хүний өөрөө тэр хүн болохоор ертөнцийг амар гоё харахад нөлөөлж байгаа. Тэгээ би ч гэсэн хүнд дурлалцсан үедээ ингээд өмнө нь ингээд дурлаагүй байх үедээ амар депрессэн байх үедээ хардаг байсан юмнуудаа амар эргээр хараад хүү энийг чи ингэж шийдчих юм биш үү? Юу ингэдэм нэг яг тийм болчихсон байхгүй. За одоо дахиад нэг факт нь яг энэ дээр BS энэ уншдаг энэ нэршил тамийн талаар сайн мэдэхгүй болохоор та нар мэддэг байлаа надад бас хэлээд өгөө заяа. Энэ нь болохоор хайр сохор гэж байгаа юм заяа. Яагаад сохор гэдэг вэ? Шинжлэх ухаанаар ч юм уу psychology-гаар нэг факт байдаг. Тэр нь юу юм бэ гэхээр юугийн одоо хүн хайртай хүнтэйгээ хамт байхдаа тэр нэг юм өөрийнхөө ideal type болгоо харцдаг гинэ. Тийм бичсэн чинь нэг түрүүний одоо хүн дурлахаар ялгардаг тэр нэг юу шүү дээ нөө окситоцин допамин эдрээс тэ тэрнээсээ үүдэлтэйгээр хүний нэг өөрийнхөө ideal type болгоо харцдаг. Зүгээр нэг тийм хүн биш байсан ч ингээд дурлцсан болвол тэнгүүтээ тэр хүн ингээ ямар ч
алдаа дутагдaltaй дутууд болгонгоос тэр юусэн анзаардаггүй нэр нүүрэн дээр чи наагаад ингээд тулгасан ч юусэн анзаардаггүй жоохгүй. Тэгэд энэ болохоор таны тань мэдхүү гажуудлыг үүсгдэг гала эффект гэж нэрлэдэг гэж байгаа. Тэгэд энэ гала эффектийг хайгаад үзсэн чинь дан ганц хайр дурлал дээр биш бас айгүй олон тийм кейс дээр гала эффект гэж гарч ирд юм лээ. За энэ гала эффект нь бичгтээ хаалаа эффект гэж бичигддэг. Монголоор гала гэж уншдаг байл шүү. Би зүгээр аврахын өндөр тайлбарлаад үзье. Ингээд одоо жишээлбэл би ингээд за би байгууллагын хүний нөөцийн ажилтан заяа. Тэгэнгүүт би над дээр сонгон шалгаруулалтанд 2 хүн орж ирсэн заяа. Тэгэнгүүт нэг нь царайлаг, нэг нь царамтай. За тэгэнгүүт би тэр 2 хүнээс асуулт асуусан заяа. За жишээлбэл за одоо ингээд та хоёр тэрийг юу гэж бодож байна гэл ингээд тэр 2 хүн хоёулаа адилхан хариулна. Адилхан ч явах одоо ингээд хоёр өөр хариулт гэхдээ хоёулаа юм ижилхэн цэг дээр ингээд ирж байгаа хариулттай одоо хариулсан заяа. За тэгээд хариулсан чи би ингээл чи одоо хүү юм чинь тэгэл царайлгийг л харна штэ. Ингээ царайлгийг харчаал өө өстө чис тухантай юм байна. Нэг голон дээр хоёр хариулж байгаа хариултны адилхан байгаа даахгүй юу. Тэгэнгүүт би царайлын ажилд аван заяа. Энийг гала эффект гэдэг байхгүй юу. Яг зүгээр царайгаар л тайлбарлчлаа. Зүгээр тэрнээс биш юу ч хийж болно заяа. Сая чи нөө хэлсэн штэ. Нэг гажууд л үсгдэгэ гэд. Тэгэнгүүт эн чин одоо би аль хүнд тэр 2 хүнийг ажилд авахдаа би аль нэг үндэслэл дээр нь толгуурлаж би ингэж ажилд авах хэрэгтэй шүү дээ нэг хүнийг нь гэсэн чинь би зүгээр царайг нь хараад ажил авсан байл энэ нөгөө гал эффект чинь ингэ ажиллаж байна гэсэн үг байхгүй. Ер нь бол ингэ гажууд л үсгэж байна л гэсэн. Тэгээ гол над нөө яагаад танаас асуусан бэ гэхэлэр юус байхгүй ингэ хайр дээр одоо нөгөө царай муутай хүнийг ч юм уу тэг нөгөө өөрхөн за миний ideal type амар царай за жишээлбэл Тимоти Шаламын ах маань нэлээ гэж бодоход миний үргэлжсэн залуу Тимотитэй адилхан биш нэ яг л надад Тимоти шиг харагдал үнэн царайлаг гэх тэмүүд хайр дээр болохоор ийм тэгж харж байгаа. Гүд сая нуунан хэлсэн шийдвэр болохоор одоо ажлын ярилцлага байдаг ч тэмүүд тэр хүний ярьж байгаа ямиг сонсохоос илүүтэйгээр тэр хүний гаднах төрөх царайг нь илүү чухалчилж авч үдэж байгаа байхгүй. Тэгвэл энэ дэр бол хүн болгоноор гарч исэн жишээ байгаа шүү дээ. Би дээр нэг подкастын зэрэг хэлсэн чинь хүний гадаад үзмж амар чухал гэдэм билээ. Би ярьслага өгсөн дараа чиний угаасаа хувцлалт имиж ч амар таалагдчихээн. Тийм болохоор баг авлаа ухааны мэржсэн гээд тэгвэл одоо ингэ бодгууд оонж гала эффект хийсэн биз дээ гэж би ойлгож байгаа байхгүй. Одоо шалгуур дээр үндэслэж одоо тэр юу гаргаж байгааг чи хэлж байгаа байхгүй. Нэгэн үзүүлэлт дээр тулгуурлаад шийдвэр гаргахыг хэлж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол тийм одоо ингээд тэрнээсээ гажууд л үсээд байгаа. Тийм тэрнээсээ одоо ингээд за хоёлаа яг адилхан юм ярьлаа гэхэнгүүт за би ингээд за муу яар заяа. Гэтэ би сонгохтой л гэж үтэй заяа. Тэнгүүд одоо грэни болохоор зүгээр заяа. Тэнгүүд ингээд би одоо ярилцлаганд одоо ажлын ярилцлаганд оронгот одоо грэнийг авдаг ч юм уу те. Энд чинь ингээд гало эффектийг үүсгэж байгаа. Гэтэ бит хоёртыг адилхан юм шин чанарууд байгаад байгаа байхгүй юу. Тэрийг нь харж үзэхгүйгээр зөвхөн нэг зүйл дээр үндэслээд шийдвэр гаргаж байгааг нь хэлээд байгаа байхгүй. Гало эффект бол уусаа хүмүүс яг гало эффект гэж мэдгүйцэн нь бол хүн болгоны амьдрал байдаг. Хүн болгон тийм experience тохиолж исэн гэж би бол бодож байгаа. Тэгээ миний хувьд болж исэн нэг зүйл их юм бол би бүр цэцэрлэгт төсөхгүй. Тэгээ имэтгээ ингээд нэг амар халуун өдөр 100 такси бариад нэг тийш явах гэдэг гэсэхгүй. Тэгсэн чинь яг тэр өдөр амар халуун тэгсэн амар төвжрэлтэй байсан байхгүй. Тэгсэн чинь ингээд битүүрийг нэг 2 таксинд суусан чинь төвжрээд тэгээ тийшээ бүр төвжрэлтэй битүүрийг замаас буулгацсан байхгүй. Тэгэхэд тэгээ манай эмийн хөлн тэр жоох муусан тэгээд яг тухайд тэгэл битүүрээ явсан чинь ахаал ингээл гадаа халууцаад явжсанс ер нь зүгээр таксинд сууж байгаа л ахаал гараа өргөл суусан байхгүй. Тэгсэн чинь нэг амар царайлаг авахаас байгаа. Тэнгүүд би яг тухайд яг энэ мэдрэмж би амар санаж байгаа. Миний хамгийн анхны experience хийсэн эффект тахгүй байна яг. Тэр нь нэгсэн яас гэсэн чинь би яг тэр ахыг харснаа зүгээр царайлаг болохоор нь дахиад өмнө зогсон 2 таксид адилхан битүүрээ буулгахгүй байхтай гэсэн бодол орж ирээд энэ хүн амар сайн хүн байна гэсэн бол шууд ороод ирсэн байгаа юм толгойд. Тэгээд тэгсэн чинь яг яасан мэхээр яг өмнөх 2 таксид адилхан битүүрээ замын гол буулгацсан. Тэгээ ахаад эмээх нь хөлөвдөд нь алцчихдаг юм битүүрээ ахаад такси байх гэсэн чинь ахаад суусан байхгүй таксинд. Тэгсэн чинь нэг барцгаар царайтай жоохон нэг тийм нүдэнд хүтайх зогссон байхгүй. Тэгээд би за энэ хүн ахаал буулгах нь дэ гэж бол ерөөсөн нөгөө ахын битүүрээ юм ярьж мэрэлгээд би ерөөсөө өвдсөн юм ярихгүй. Энэ ахаал буулгах нь угаасаа муухай царай тах ингэ бодчихсохгүй. Тэгсэн чинь битүүрийг төгжрсээр байгаа давж төгсөхгүй зогсчихсон. Тэгээд би яг тухай жоохон бахтай цэцэрлэгийн хөвгт яг mind blown болчихсохгүй. Би яагаад ингэ хүмүүсээ гадаад үлдэж ингэ жаач хийж байсан бол яг хамгийн анх цэцэрлэгт яг энэ мэдрэмжээс үүсчихсохгүй. Тэгээ ингэ сонсоод үзэнгүүд гало эффект гэсэн байна. Би бас энэ тухай ерөөсөө мэддэг байсан. Сая пандагийн фактор гало эффект гэж юу гэдэг юм олж мэдлээ. Өө бис амар их юм бодчихсон байхгүй болж. За яг нөө пандагийн ярьсан шиг хайр сохор гэд энийг гала эффект байж магадгүй гэсэн. Яг би тэрийг нь
ингэж л ойлгох гээд байна л да. Одоо жишээлбэл ямар нэгэн байдлаар хостой болно шүү дээ. Тэр хүндээ ингээд одоо манай гол дүрийн хүн маань ямар нэгэн бага наснаасаа ч юм уу ямар нэгэн хайрын дутагдлалд орж өссөн хүн байлаа гэж тий. Одоо жишээл нэг нийтлэг тохиолдог зүйл идэв шүү дээ. Одоо эмэгтэй хүнд ярахад нэг ааваас авах хайр гэж зүйл ерөнхийдөө бол байхгүй. За тийм нөхцөл байдалтай хүн байл эмэгтэй хүн байлаа гэж бодъё л доо. Аав нь тоодоггүй байсан. Эсвэл аав нь өөр асуудалтай болохоор ээжээс нь салсан ч юм уу тий. Тэгж байжтал нэг залуутай учирлаа. Одоо ямар ч шүүлт дүргүүгээр зүгээр учирлаа гэж бодъё. Тэгэхэд тэр залуу нь одоо шилэг аав шиг нь жоохон нөмөр үзүүлдэ штэ. Халамж тавьдаг ч юм уу тий. Тэгээ манай эмэгтэй болохоор амьдралынхаа турш айгүй бол эмэгтэй хүмүүстэй цугссан. Эрэгтэй хүнээс анх удаа тийм юм мэдэрсэн чинь тэр нь амар гой санагдаад зүгээр тэрүүгээр ингээ бүх юмыг хараад эхэлсэн. Тэгээ тиймээс нөгөө нэг залуугийнхаа ямар нэгэн дутагдaltaй талыг олж харахгүй одоо нэг түрүүнийхээс бүр эсрэгээр нь болох гээд царай марыг нь харахгүй зөө царайлаг царамтыг нь олж харахгүйгээр эсвэл зарим нэг муу зан чанарыг нь олж харахгүйгээр зөвхөн тэр зүйлээрээ тэр хүнийг дүгнээд гэж ихнээс нөө хайранд сохорж байгаа тийм үйл явдал бас болдог байж магадгүй гэсэн өнцгөөс нь би ойлгох гээд байгаа байхгүй. Тийм саяных шиг зүйл ер нь л айгүй их болдог юм шиг санагддаг. Тэгээ одоо нэг бидний ном чин дайрын ишүү гэдэг үг дэлгэрсэн байгаа шүү дээ. Тэр үг дэлгэхдээ нэг experience хийсэн хүмүүс нь би яг үнд бол одоонд experience хийгээг болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ ерөөхдөө сонсон зүйлээс л ярьж байгаа болохоор тийм ишүүтэй, тийм асуудалтай аавын асуудалтай хүмүүс ямар нэг эрэгтэй хүнд дурлахтаа ингээд нэг ааваасаа аваагүй халамжийг надад өгмөгц тэр зүйлдээ ингээд сохорчдөг. Өөр тэр эрэгтэй хүний юу сайн муухай бүгдийг нь анзаархаа болоод зөвхөн тэрэндээ ингээ амар уусаад дурлцдаг. Тэрийг яг гала эффект гэж ойлгож болох юм гэж би сая харин алт бодлоо. Эсвэл одоо нэг тийм хайр дурлал. Тэгээд хайр сохрогдтой холбогдож болох л. Ингээд энэ ихтэй манай баг 10 жил тохиолж исэн кейс л дээ. Ингээд багш нар хөөрхөн охтуудад дургу заяа. Царай муутай охтууд ч юм уу нэг тийм эмэгтэй эмэгтэй жижиг эрэгтэй жил заяа. Хөөрхөн охтуудад дургу царай муутай охтууд нь илүү префер хийдэг заяа. За эсвэл охтуудад дургу баднар туртай багш нар амар гэдэг гэсэн юм манай сургуульд. Тэгээд дуусаа манад хид хідэн багш нар нь ордог гэсэн. Манай ангийн царайлаг ухаантай банднарт амар гоё ханддаг хэрнээ хөөрхий зүгээр нэг юм болон чимээгүй сууж идэг банднарт амар муухай ханддаг. За эсвэл амар царай муутай охтууд за муухай юм да. Гэтэ зүгээр ингээд царайлаг охтууд муухай ханддаг, царай муутай охтуудад арай айтайхан ханддаг ч юм уу. Эсвэл эсрэгээр ч царайлаг охтууд гоё ханддаг, царай муутай охтууд арай муухай ханддаг ч юм уу. Нэг юм хүмүүс байдаг гэсэн. Та нарт энийг галф гэж бодож байна уу? Наач яг мэдгүй яг нь гала эффект нэг фактор дээр нь тулгуурлаад байгаа. Нэг фактор дээр нь тэр хүнийг одоо жишээлбэл би яг жоохон токсик муу багш нар дээр хүмүүжсэн хүн байгаа. Гэхдээ яг тэр нь одоо жишээл ангид угаасаа тиймэрхүү зүйл тохиолддог. Царайлаг охтууд одоо царайлаг өөрийгөө нэг авч явдаг охтууд чинь илүү өөртөө ихтэй байдаг. Тэгэхээр багш сургууль хүмүүжүүлэгч хүн тэр хүүхдүүдэд сургууль хүмүүжүүлэхийн тулд өөрийнхөө нэг сургаалд ор байлгах шаардлага гарна шүү дээ. Тэгээд юм царайлаг тийм өөртөө ихтэй охтууд тэрэнд нь орох нь жоохон хэцүү байдаг болохоор яалтчгүй тийм нэг одоо шууд царайг нь хараад за энэ айгу царайлаг энэ өөртөө ихтэй охин маань энэ охин угаасаа тийм нэг амар төрсгөө угаасаа хичээл ном хийдэггүй байж таараа гэсэн шууд тархиндаа тийм нэг үзүүлэлт бий болгоод тэгээд царай муутай охтог болохоор за энэ охинд би юм заагаа сурахчвал авчих юм байна гэж ойлгоод тэгэхээр гала эффект мөн байж магадгүй гэж сайн л боддог л. Уус ингээд нэг bias үсээд байгаа сте тий яг бүр ямар ч юм шинж чанар тулгуур байсан ч гэсэн яг яалтан байхгүй нэг bias үсэж тэр гала эффект ингээ үсээд байгаа санагдаж байна уу? Гала эффект гэдэг нь ерөөсөө анхны сэтгэл гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нь одоо жишээлбэл би нуунаг анхаараад миний анхны сэтгэл ингээд ихчсэн гэж юу? Үгүй биш. Амар шууд толгож байна. Одоо би нуунаг одоо харахтаа ямар нэг зүйлэг ч юм уу те тэр хүний нэг эрэг талын ингээд нэг талаас нэг харчиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр харсан зүйл нь амар тархдаг гэж аахгүй. Жишээлбэл би нуунаа надтай жоохон яасан гэж ярьж өөний аим уу хийсэн муухай ааштай охин гэдэг юм уу те бүх юмыг нь би энэ хүн уус юм муухай хүүгийн ааштай ч юм уу те хүүгийн заа авиртай гэж хараад за энэ хүн тэрхүү хаваа хийсэнгүүд надад тусалж байгаа худлаа надаас даа юм гуйхгаад гэдэг энэ анхны сэтгэлтэй бас амар холбоотой юм шиг. Гэтэ гала эффектийн хайсан чи айгүй олон сонь өөр өөр тайлбарлсан байгаа байхгүй. Тэнгүүт арай илүү тийм одоо биднээс ярьсан жишээтэй яг нийцэж тайлбар нь саний хэмжээ гэж байхгүй. Анхны сэтгэлдээ тэр хүнд одоо жишээлбэл би ингээд нуунатай танилцахаас өмнө надад ингээд юм үзлэлт байж болно штэ.
ийм хөрхөн охтод тугаас юм ухааштай тийм. Бас нэг балер надтай харьцахаараа дандаа намайг ашигладаг. Тэгээ хэрвээ энэ охин одоо хөөрхөн охин надад жоохон ихлээр харьцахгүй ч юм уу тоохгүй байжгаад намайг нэг хичээл дээр аягүй айтайхан мэд мэдчихэнгүүтээ тэр талыг минь ашиглах гад надтай ингээ харьцаад ингээд надад нэг өмнөх трама кейс байлаа гэж бодоход би нэг шинэ охиндоо танилцлаа тэр охин миний нүдэнд амар дулаага хөрхөр хийж байгаагүйд тэр нөө past trauma надад нөлөөлж нэг галафит гэдэгт одоо нөө шийдвэр гаргалтанд нь яг яаж хүлээж авахт нь нөлөөлдөг юм шиг байгаа. Тэнгуү саний бүх шинүүдээр тэр ингээд бодоод үзэнгүүт гадаад үзэж байж болж байгаа, заа гадар байж болж байгаа тий. Тэгвэл багш нар хүртэл ингээд охтууд угаас юм амар хорчин гэдэг эмхтэн дургуун байж болно шүү дээ. Тэнгуүдээ эрэгтэй хүүхдүүдэд илүү юм ханддаг. Яг бол эрэгтэй хүүхдүүдэд нийгэм илүү тийм дутуу анхаарал халамж өгдөг учраас ядаж би тэрийг хөх ёстой гэдэг нэг түүний амьдрал нь гарч ирсэн бодит кейсээс болоод тэр хүн одоо эрэгтэй хүүхдүүдэд илүү анхаарал хандуулдаг, эмэгтэй хүүхдүүдэд жоохон хатуу үг хайр нэргөө хилдэг байсан ч болж байгаа байхгүй. За тийм байж олон зав. Гэтэ яг саяны миний асуусан асуулт үнэхээр toxic based on toxic багш нар заяа. Манай би нэг өмнөх 10 жилдээ дугаар дээр ирсэн л нэг манай нэг физикийн багш амар сексист багш байсан гэж хэлсэн шүү дээ. Ингээд манай ангийн нэг одоо миний сайн найз зөхгүй юу? Миний сайн найзыг урд дэвтэр үзүүлэх гэж боссон чинь. Чи яасна торомгоор алаг нүдэрээ чи ирчүүдийг өргөтөж чадна гэж одоо юу гэж бүр хэлжсэн гээл одоо юу. Тийм амар бүр ингэдэг байсахгүй юу. Ингээд хөөрхөн охт маа найз үнэхээр хөөрхөн байхгүй бүр нэр хин хаанаас нь чарсан хөөрхөн охин заяа. Тэнгүүд тэр баа найз үдэ яаж ан тэр багш одоо тэр нь амар муухай тэдөөсөхгүй. Тэгэл би нэг гала эффект юм гэж бас сая бод. Би зөөр ингээд хоёр юм харьцуулж амар бодоодсэн чи яг өргөнөөр нь авч үзэл тийм байсан юм шүү дээ. Гэтэ яг одоо яг цэн хайж үзэн шүү. Тэгсэн чинь нэг тодорхой нэг молроосоо олцсонгүй олон үнцгтэй. Тэнгүүд бас өөр талаас нь хүмүүс доор комент бичээд наа чи ингэдэм баг гэд хэлхийг бол үгүйсэхгүй. Тэгээд мэдж байгаа бол ингээ гоо бичээд хэлээд өөрөө бид нар ч гэсэн бас нэг өөр тодорхойлтыг бас сонсоход таатай зэ. За дараачих нь болохоор өнөөдөр та нарын ичмээр амьдралын чинь нэг юмнуудыг яриулахаар шийдлээ. За ингээ үе үе ингээл толгой гэл зурсайл орж ирдэг нэг амьдралын ичмээр үйлдэлүүдэд ч тээ нэг хүнд бол харин үнд бол хүмүүс үртэй надад л амар штэ тий. Тэм юм та нарт бол байгаа гэж би мэдчихээн зэ. Тэгээ та нарыг яриулж яриа хагалах үднэс би өөрийнхөө нэг амьдралынхаа ичмэр юмыг бол яриа гэж бодлоо зэ. Хичээл дараа зэ. Анаа ингээ ангийн хүмүүс би чинь бас нөө түүний нуунаад хэлсэн чи би нийгэмд амар фитинг хийх хичээсэн нийгмийн нэг хэсэг байх гад гадуурхадаа санагдаад байсан. Тэгэл хичээлээ тараалал нь харих хэвээр хүүхд чинь далилчууд ангийн хүүхдэд дагаж явж байгаад тэр ангиас гарахаас нь юусе шээгээг байхгүй сонсч шээгээгүй. Тэгээд ингээ бөөндө тоглоол ингээл ярьжсэн чи гинт миний зүгээр давсаг I can't do this. Надад нэг төгөөд ирэх нүдэг байхгүй. Би тэр шууд араа хайгаал ингээ шууд тэр газараас тоглоом талаас явж замдаа би өмнө шээсэн. Totally fine. Бэж totally fine одоо бэж. Үнэндээ шээсэн байгаа шүү дээ. Азар тэр өөлөөс хаа гүрдэхтэй тэгээ шээс одоо яах вэ надад амар шээс өнөртэй тэр чинь ингээд том болцсон хүүхдийн шээс өнөртэй л байгаа. Би ингээ алхахны сонголт байсан, автобусны сонголт байсан. Би дээр нь амар залах байсан. Шууд шивлэл автобус орсон. Тэгэл яг миний ажил сууж исэн хүмүүс ингээл босоод миний эргэн тойронд хинч байх юм байна. Тэгэл би ингээл би манай гэрлээ чацсан амар холохгүй ингээл маш олон зам өндлөн гарна, маш олон амар хүмүүс солигддог гэсэн үг байхгүй. Тэр өнгөрөөл би гэрлээ орсон. Ороо шууд цүнхээ шидэл байнер хал тас хитлэн хаагаал байндаа ус үгж байгаа л ингээл шууд хөвтөж байгаа байхгүй. Өмнөд л гэсэн чи амар хичээл бэмэргээл яах вэ тэр чи хамгийн гол ингээд манай анги хүүхдэд наа ингээд тоол гэсэд байгаа чи яасан ирж байгаа юм өө би яагаад ч зүгээр чи цаас яв тоглол могол ингээл тэнтэш ингээд явж байгаа. Тэг би яг тэр зогсон газар нэг яхаа мэдхгүй ингээ хоёр тийш одоо айжхав ингээ зогсож байгаа байхгүй. Нэг гэртээ усан дараа ингээ хөвтөжсэн чи ээж нас. Тэгээд би ингээ үгүй ээж би зүгээр би ээжтэй хэлхээс хичээд заяа. Тэгээд би ингээ өмдөө өөрөө гацаа. Ээжд хэлээгүй. Миний шийсэн дээр арилдгүй. Тэгээ арилдаг зөө. Тэгээ тэрнээс болоод би маргааш нь сургуульд явж чаддаг байхгүй амар хичээд. За надад нэг юм кейс байгаа зөө. За миний хоёр дахь кейс дээ. Миний сайн шээсэн үйл явдлын нэг өмнөх л бас үйл явдал зөө. Яасан гэсэн ингээд Facebook идэлэрээд хүмүүс эргэлж хэлж яваа. Facebook нэлээ. Facebook идэвхтэй хүн боллоо. Нэг залуу надад чадчихлээ. Тэгээ хамгийн гол нь тухайн үед би ихчийн зургийг Facebook дээр тавьчихсан байхгүй. Тэгэд яагаад манай ихчийн зургийг Facebook дээр тавьсан байсан гэхлээр зүгээр нөө надад зураг байхгүй. Миний компьютер дээр ангийн зурагнаас өөр юм байгаагүй. Нийл зураг гэсэн зэ. Тэгээд ингээд Facebook дээр тавьсан байсан чинь надад нэг залуу бичиж байгаа байхгүй.
Тэгээд бичээр харьцаж эхлээд баг үерхчлээ. Чатын цанаас миний ааны үерхэлцээ. Чатын цанаас үерхчлээ. Тэгээ үерхэд тэр залуу надад юу чирдсэн гэж би тэгээ юунд итгэдэгсэн гэж би ингээд Монголд амьдардаг юм аа. Би гадаадд амьдардیں۔ Цагийн зөрөө юм байдгийг ингээд хийж байгаа байхгүй. Тэгээд би бүр ингээд амар заа тийм үү тэгэл зөвхөн оройн цагаар чадлаа. Цагийн одоо энэ өглөө болж наа чи орой олж байсан би итгэж байгаа байхгүй. Тэгэл чадлаа. Тэгсэн чи би ч бүр амар баг хайртай болчихсон. Онгоотой хайртай болсон. Тэгээд тэр залуутайгаа ингээ харьцсан нөгөө залууч юусэн гэл гөөслөл болдгоо. Тэгээд яваа тэр залуу заа ингээл хойлоо салита. Тэр би бүр уйлаа тэрнээс. Үргэл манай гэрт ингээ манай өрөө угаалгын машин байсан байхгүй юу? Угаалгын машина түшч гэнэл. Уйлаа. Ингээл уйлж унжаал. Тэгэл дараа нь ингээ тэр залуу манай ингээд найз руу чадвч хараад гэсэн чи тэр залуу баян шүтдэг гэсэн. Ерөөс гадаад явж үзээгүй. Тийм залуу байсан маа багхгүй те би энэ тэр хүнийг catfishing хийдгүүлсэн. Тэгээд миний одоо амьдралдаа амар хичдэг хоёр үйл явдал энэ хоёр одохгүй. Яг тухайн дүүр амараас одоо ингээд ярьсан чинь тэгээ ингээд гадагшлуулсан чинь амар ингээд сүртэй биш юм санагдаж эхэлж байгаа байхгүй. Та нар хэлж яллаа. Яг бодоод яана гэж бодсон юм байхгүй байгаа байхгүй. Чи зөвөр сая чааг нэг Facebook ирсэн чи саанд орчлоо. Тэг зааж. Ингэсэхгүй Facebook дээр холбоотой заяа. Тэгээ Facebook сая нөө чи нөө Facebook дээр холбоотой ирсэн шүү дээ. Тэнтэй холбоотой заяа. Тэгээ би бас ингээ яг тэр үедээ ингээ юу Facebook идэвхтэй хэрэглэж боллоо. Тэгээд тэр үе чи ингээ би чинь 7 дугаар анги илүү 6 дугаар ангитай хамгийн анх Facebook-тэй болж байгаа юм заяа. Тэгэл тэгээ тэр үед чинь хол уц барьдаг болсон. Бас хөрхөө уцаараа Facebook орно. Тэгээд тэгсэн чинь ингээд манай нэг багаан нэг банд төсөхгүй. Тэгээд тэр багаан манд банд багаан төгсөөд бид чинь өөрөөр сургууль явдаг. Тэгээд өөрөөр сургууль очижсэн. Тэр болохоор нэг өөр сургууль очижсэн байсан. Тэгээд яаж явж байгааг мэдэхгүй заяо. Тэр бандаар дамжаад би тэр шин сургуулийнхаа нэг найзтай танилцдаг байхгүй юу? Тэгээд тойрчоо хөөрхөн ингээд эхэндээ зөөр ингэ чадалж ингээд санаа нэг үерхч вэ. Анхны чатны үерхэл. Тий, анхны чатны үерхэл заяа. Яа, тий одоо ярьсч аригчээд. Тэгээ яарч ингээд үерхчдэг аахгүй юу. Тэгээ үерхэд тойрчоос ингээд хөөрхөн. Би ч дээ ингээд нөгөө бэнменттэй ингээд чихвч. Мэдгүй миний багасаа л миний love language нэг хөгжимтэй холбоотой байгаа дүүсэн зөө ингээд би тэр бандтай уулзахтаа чихвч өгнө гэж бодоо би бүр чихвч хөдөлтөд авчихсан заяа. Тэгээд тэр манай нөгөө бага ангийн маань найз эрэхтэй. Тэгээд найз ч байгаагүй зүгээр таньдаг зөө ангийн хүртэл classmate гэсэн зөө. Тэр болохоор бас нэг найз охинтой зөө. Тэр найз охин надтай найз. Яагаад ч мэдгүй. Ингээд бид дөрүүлээ ингээд би таньдаг болоод ингээд дөрөв найз болсон заяа ингээд хос дөрөв найз. Тэгээд бид тэр охинд амар чадалтай ингээд наад тэр яаж юм ааш ингээл ингээд. Тэгэл ингээд бид хэд амар чадалтай бид хийдэж байгаа зөв ингээд чадалтай байваа. Тэгээ ингээд дөрүүлээ ингээд яа тэр чи амар жоохон байсан шүү дээ. Double date хийж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд double date хийгээд хийж агаад кино мэн үзээд тэгээд бид хэд жоохон биш юм ч яар double date хийцэг юм дээ тий. Тэгээд би яа 6 айлс болохоор хэлсэн ба. Тэгээд double date хийчээд би чихэж өгөөл тэгэл ер нь ингээд ч юм байна гэд ингээд явж исэн. Тэгээд тэрнээс нэг удаагүй бутгаар салаад тэг салсан. Тэгээ би уусаа тэр үед бодж лээсэн л за энэ уусаа надад нэг амар сүртэй амар авах байсан аахгүй. Би өөрөө жоо тэгээ тэр байна гэсэн өөрөө намайг харчаад битгаар би мэдээд хоёлаа таалаг дагвал шүү. Гэтэ хан тэр үнээс таалж исэн юм байсан. Тэгээд болцоохгүй. Тэгээд болсны дараа би нэг юм болж бидвэ. Тэгээд манай бага ангийн хүмүүс чинь ингээ бид нөө нэг байр мэрнийх ингээ сургуулаараа нэг байр заяа яж байгаа. Би бүр орцоолгоноос амар олон хүн таньдаг заяа. Байрныхаа орцоолгоноос. Тэгээд яасан ч манай цаатлын манай нөгөө ангийн нөхөнтэй өргөтөн заяа. Манай бага ангийн тий давхар шээ зүгээр дараа нь гэснээр манай бага ангийн миний сайн найзтай өргөж мөрөх. Тэг ингээ манай нөгөө нэг миний таньдаг хүрээлээс бараг 3-4 охинтой өргөж нөгөө чинь ухсруулад
Тэгээ хамгийн ичвэр юм ингээд бит хоёр ингээ хос профайл тавьдаг байсан. Тэгээс би нээр хайраа мээраа гэж боддосон зөө. Тэгээд ер нь бит хоёр болсны дараа дараачлаа тэрний өмнө жилээ ингээд ер нь ингээд миний хүрээллийн охтуудаас 3 4 нь өргөцсөн. Тэгээд би тэрийг одоо бодохоор гэж хаяа боддог. Тэгээ жоохон байсан. Тэгэл тэрнээс очиж хаширсан ш. За өстой. Энэ шиг дэмэ юм байдаг. Манай Facebook ч ямар тэнийг юм л гэж байна. Айлчгүй нэг юм үе тохиолдог нэг клишэ бодохгүй тий. Тэг яалч н одоос нэг бидний дундаа ингэж ахад ерөөсөө л нэг юм чатны үерхэл амар одолжлоо штэ. Танихгүй хүнтэйгээ чатлал үерхэл баг салаал бод дээр үерхснээс илүү уйлж унжаал тий гониглал цохныхаа хажуу чойжиг нь хүрч чадахгүй тавьж. Нэг тоглон нөлмөстэй тийм л байлаа штэ. Би ингээд өнгөрсөн жил бакалавр авсахгүй төгссөн. Тэгээ яг дипломын ажил хамгаалчаа тэгээд хамгаалт дууссангууд нэг амар том ачаанаар гарсан баа штэ. Тэгэнгүүтээ ингээд нөө төгслийн баяр өмсөх хувцас авч байгаа байхгүй. Тэгээ би ер нь ингээд нэг хувцас амар удаан өмсөх туртай. Цэвэрхэн удаан өмсөх төрөл юм байхгүй. Шүүгийг нэг үзэнгөд өөр хувцас байсан гэсэн. Би яг нэгт өдөр нэг өмсчих юм бол надад амар хэвтэйг санагдаа. Би тэрийг ажлын 5 өдрийн турш өмсдөг юм төрөл юм байхгүй. Тэгээ бүтэн жил өмсөн тэгээ. Тэгээ тийм төрөл юм байхгүй. Тэгээ би ингээл нэг амар хайртай өмссөн ингээл диплом ажил дууссан. Төгсөлтийн хувцас авцсан тэгэл явжсан чи хараа. Найзуудаа мааз миний өмдөн салтаа задарсан байхгүй. Амар хайртай өмдөн салтаа задраад тэгээ би бидаа гэж нугат тэгээд нөө нэг төгслийн баяраар нэг улаан нөмрөг өмсдөн шүү дээ тэгээд тийм юм бүр халуун амар халуунд өмсцэн явж байгаа байхгүй юу салтаа задарсан тэрийг нуугаад тэгэл би за яаж задарсан өмдөө өсчл үү явах вэ гэж тэгэл өссөн цаг авсан байсан тэгэл гэрлүүг ороод шүүгийг нэг л 5 6 өмдөг байхгүй тэгэл харж байгаа л за энийг өмсөд тэгэл тэрийг өмсөөл яг тэр өмсөн өмд миний хоёр дахь хайртай өмд өсөхгүй тэгэл тэрийг өмссөн дуу нөсчлөг явдсан тэгээ яг үсээ амжилтаа засвал дуусаал тэгэл монголчууд нөө нэг явгууны замаар алхдаг шүү дандаа нэг дуун замаар алхдаг шүү тэгээд ийдсэн чи би үсээ засуулчаа ингээл яг дуун замаар дуунаал ингээл гэрлүү ярьдсан тэгэл яг за энэ азуу өдөр удаа дуусчин тэгжтэл хараа явдсан чи урд нэг их ч өвдсөхгүй тэгсэн чи ингээд тэв тэгшээ алхаж байсан тэгсэн чи яг ойртод тэгсэн согтуун байж таарад дуун замаар хазаагаад би шууд ингээд дуутагаа ингээд автобусны буудлаар унаад унчихгүй амар бол нүдэн дээр тэгээд бүр яг жинхнээсээ тэгэл босоод ирсэн чинь хоёр дахь хүнд урчих нэг өдөр тэгээд би яг ингээд урахаа өвдөө хоёр хайртай юмд ингээд нэг өдрийн дотор уурчсан байдаг юм аа. Чи имэд хэлсэн үү л дээ. Би имэд хэлсэн үг марчлаа болоод. Ажиг ойцсон. Тэгж болоо биш. Согтоо юм уу гэж хэлсэн шүү дээ. Тэгтээ амар бандсан би ингээд би өөрөө ингээд зүв зүгээр дуун замаар явж байгаа юм. Тэгтээ ингээд дуу сонс амар чихвчтэй амар дөг явдсан чи унтчих жоохгүй тэгээ автобусны буудлын тэр олон өмнөд дээр унтчих. Тэгсэн чи тэр их ч над руу ингээд нэг юм хэлээл ойртоодсэн. Тэгээ би яг надаас уурлахгүйсэн юм уу намайг хараасаа мэдгүй би тэгэл согтой юм уу бид таач ингээд тэгэл яваад гисэн. Дугуй гэсэн чи би дахиад нэг ичвэр юм байна шүү. Ичвэр чи энэ бол гайгүй заяа. Би нэг бэс авир хэсэг дугуй онсохгүй 12 дугаар ингээд да нэг юу зам амар төвчж штэ хотын төв рүү ингээд математик сургалтын интертэй авах гал ингээд би нэг цагийн өмнө гараад багшин дээр очижсаггүй. Тэгээ нэг өдөр ингээд жоохон оройд гарцсан дуугаж игэлст амар хурдалцсан ингээд явж идэх хэвгүй. Тэгээ явж исэн чи ингээд урд ингээд холтаараа ингээд тах чи ингээд нэг хүн сонсдгүй. Холтаараа би очиж бөксийг өргөцсөн. Зэчвэж. Аа салтаа. Өндөр гонгор явжсэн байна. Хамгийн гол нь зөө яад байж. Чи юу танаар буруугаар ойлгочихлоо. Би догуугаа бөксийг өргөсөн шүү манайхаа. Яг энэ Kylie Jenner-ийн мейкап бодолж ирсэн үехгүй юу? Бид нэг залуутай уулзчихсан. Тэр чинь жаа хөтлөсөн нэг бандтай уулзаад ингээл явддаг хгүй. Тэгээ бандтай уулзаад ингээд явжсэн чи зам улан гараал чинь нэг замын гэрэл машины гэрэл мөрөлгөл те. Kylie Jenner-ийн мейкап ч дандаа биднээстэй ингээл амар борс өдөртэй тод хөмсгтэй те. Тод мейкаптэй гэсэн чинь яа ингээд хажууд явжсэн залуу над руу амар харж ирсэн. Чи яасан духан дээр чи крэвч хүрэх юм гэж. Kylie мейкап ямар мейкап. Одоо ингээд дохны бор shadow амар тод борс өдөр тавьж мөвсөн гэл амхандаа л гой залуутай уулзчаа гэл нүрэ бодцооч гэсэн чи амар надаас ингэ жоох өндрөөс байхгүй тэгснэ хааж ирсэн аа
чиний яснаа крем чи хүрээгүй юм уу догон чи ингэж. Тэгээд би бүр ингэж амар бантаал ингэж юу хэлэх юм мэдгүй. Харин арчигдсан юм шиг. Тэгээд үлдчихсэн байхгүй. Тэгээд би тэр залуутай тэрнээс хойш юу гэж болж байгаа. Угсаа амар хичгтэй л урсан мост би ингэж тэр залуу тэгэл хэлээ. Наа чи тэгтэй хинээс асуусан болов яг. Тэр эртөө хүмүүс мэдгүй л ах л та. Гэтэ би тэгээд Миний дүртэл асууж л шүү. Кайз шиг нэг юм. Тэгээ мэдгүй байх чи тэгэл тэгж бодож шүү. Хөөргөд жинхэнээс genuinely мэдгүй болох асуусан юм шүү. гэтээ Амар санаа зовсон биш. Харин тийм амар Крем авч өгдөг. би нэг л нэг юм довхон хавхаар нэг үлцээсэн цав цагаал хүншил харагдсан юм шиг байгаа. Сая та нарт ярьж байгаа хоёр дахь тохиом мартчихлаа. За сатам минь ахад нэг түүх ярьчих гэж бодлоо зүгээр. За. Би ингээд 3 дугаар ингэсэн баха. Гэрийнхэнтэйгээ Бээжинд яваад аяллаар явсахгүй юу. Тэйсэн чинь ингээл имэж мэж ингээл хувцаараа л ингээл нэг мол дотор явж байгаа байхгүй. Тэнгүүд уусаа эрэгтэй хүмүүс угаасаа эмэгтэй хүн шопинг гэж яхад нь хийх юм байхгүй. Уусаа л хан налаал зогсон эсвэл суун. Тэгэл байж тахгүй юу. Тэйсэн чи би ингээл нэг модель ажид туцсан байхгүй юу. Манекен билээ. Манекен гэдэг тийм. Манекен ажид зогсон юм бэ. Тэгээ манекен ажид хажууд нь очил зогсож байгаа л хийц хүрээл хувцсыг оролдоол тэгсэн сүүл рүүгээ ямар ус гоё үстэй ингэж бол үсийг оролцоохгүй би толгой нь илцсэн байхгүй би. Тэгсэн чи харин нэг хятад ихчээсэн мэлээ тэр нь. Тэгээд би арай бантаад тэгээд нөө хятад ч бүр ингэж амар sexual assault-д өрч байгаа шиг бүр жоох хөтөр амар муу харж байгаа. Тэгээ би ингээд урдаас нь хятадаар тайлбарлаж чадахгүй шүү дээ угаасаа. Оо би манекен гэж бодсон ингээд амар хойшлж байгаа. Тэнгүү тэр чинь ингээд над руу мух хараал байгаа. Тэгсэн ингээд манай гэрхэн дагаал Яг манекюр тэр чи цагаан махан байдаг сте. мэдгүй би тэгээд агшаараа зогссон багт нь би очоод нурууг нь Тэгээд харин доош маш гарч чигүй. нурууг нь алдсан зогсож байгаа л бас амар ядарч ийн энэ гэл сандал байхгүй багтаа гэл үүлцсэн. Тэгэл хувцсыг оруулсан. Тэгэл үсийг оруулсан. Яг өндөө хараа ингэсэн бол яг ингээл хойно очоод зогсоо тэгж хараагүй амар таалагдал ус мүсийг олдоод ахаар ямар гоё залуу бол гэл эргээ харж жоох. Тэ чаваг жоохон талхарч зүгээр өнгөрсөн. Тэгээд би урдаас нараад инээсэн чинь наашаарал явуусаа ойлгосон шүү. Уусаа ойлгосон юм байлээ. Тэгээ би бантчаад инээж авах бай. Тэгсэн чинь над руу харснаа. За ойлгосон. Энийг явуулсан. Яа хятад тэгээд насан турсан байсан бол бүр Чи бүр ажигдчих юм шүү. Би бүр ачигцсан. Тийм түүх байт юм аа. Яа би бол түүхээ санахгүй байна. Ингээ подкаст дуусгацгаая. За ингээд сонирхолтой түүхүүдээ ярьж өгсөн тэг гала эффекттэй санал бодлоо хуваалцсан гуравтаа баярлаа. Тэгээд энэ удаагийн подкаст ингээд дуусж байна. Баяртай.